Доберманы чих яагаад босоо байдаг гэж бодож байна? Доберманыг хүмүүс босоо хурц хэлбэрийн чихээр нь таньдаг. Гэвч доберманы чих төрөлхийн унжуу хэлбэртэй төрдөг. Гөлөгний чихийг 7-оос 12-7 хоногтой байх үед нь гоо зүүн мэс заслын аргаар тайрч босоо хэлбэрт хэлбэржүүлдэг. Уламжлалт ойлголтоор энэ нь хамгаалалтын нохойн сонсголыг сайжруулж гадна дуу чимээг илүү хурдан мэдрэх боломжтой болгоно гэж үздэг байв. Зарим хүмүүс үүнийг чихний өрөвслөөс сэргийлэхэд тусалдаг гэж үздэг. Харин та өөрийн гөлөгний чихийг тайруулахаар шийдсэн бол мэргэжлийн малын эмчээр ариун нөхцөлд хийлгэх нь зайлшгүй. Шарх эдгэрэлт хэдэн 7 хоног үргэлжилж чихийг зөв хэлбэрт барих тусгай боолт хийхээс гадна дархлааг дэмжих, хоолны чанарыг сайжруулахаас гадна нэмэлт витаминуудыг өгч тогтмол арчилгаа хийх шаардлагатай. Олон улсын мэргэжлийн байгууллагууд нь чих тайрахыг зөвхөн гоо зүүн зорилготой эрүүл мэндийн ач холбогдлого гэж үзэж олон оронд хуульчлан хоригдсан байдаг. Монголд ч мөн адил албан ёсны тэмцээн уралдаан үзэсгэлэнт чих тайрсан нохойг зөвшөөрдөггүй. Fitmin Mongolia